За энэ болохоор Drive Burger. Бидний сайн мэдээ Burger King. Storia. Юу юм хайрцагтай юм. Үгүй би бүгдийг нийтнэ. Тэгээ хүний амтлах мэдрэмж өөр учраас сонгохтой тань руу үстэй юм. За. Надад бол дараа ирэхдээ би Astoria-гаас өөр төрлийг авч идэж үзье гэж бодож байна. Нэг реклам шүү. Зүгээр надад их цаалагдлаа. Баярлалаа. Тахавтар. Good. Тос. За, мукбан хийнэ. Одоо болцсонгүй мукбанаараа. Тэгээд бид хоёр ийм маршрутад явж байна. Тэгээд ийм маршрутын Mom's Touch, Burger King, Astoria гэдэг. Харин дандаа дахиад байгаа сте. Бид ч нэг Бургугийн. Гэхдээ энэ ч дахиад байдаг үстэй. байхгүй шүү дээ. Тийм үү. За бид ч шүү дээ. Тэр сандаа юу юм шүү тэгвэл. Яг хүмүүс Mom's Touch-ыг амар гоё гэдүүлсэн. Тэгээ Mom's Touch-ыг би идэж үзээгүй. Тэгээд тест хийгээд Mom's Touch чин бүрэрийг Burger King-ийн бүрэрийг энэ тэгээд Astoria гэдэг бүрэрийн газар бай. Тэгээд бидний бүрэртэй 3 бүрэрийг харьцуулж идэж үзье гэж үзье. Тэгсэн чинь Mom's Touch-ыг дандаа дахиад юм Гэж хоёр сонголтоо гарч байгаа юм. тийм үү. Тэг яах юм. Биш. Гэсэн тэр дахианы бүрэр чинь бэжл шүү дээ арай. Тэ шүү дээ. За тэгвэл адилхан тэгж идэх юм шиг. За тий. Клинчээс захиалах чинь үү? За. Синглэрээ биш дээ нэ. Тийм үү. Энэ Mom's Touch гэдэг адилхан. За Burger King-ээс би бол чикентэй нэг юм байна. Зоргоо яа тийм үү энэ 3 газрын чикентэй бүрэрийг харьцуулж үзэх гээд байгаа учраас 3 тангаас нь чикентэйг авъя гэж бодсон. Тэгээ crispy chicken Burger King-ээс crispy chicken. За энэ Astoria руу орлоо. Эдний чикентэй бүрэр юм шиг. За. Ирдэ шүү дээ. За. Уучлаарай. Харин авч явахаар захиалж. За мэдгүй газраас мэдгүй юм захиалж үзлээ. Mom's Touch. Mom's Touch-ыг бол хүмүүс бол үнэ тасархай гоё бургер гэж энийг л хэлэх байх гэдэг байгаа гэхдээ юм мэдгүй. За Mom's Touch-ийн Thai burger гэдгийг сонгоод. За мукбан эхлэхэд бэлэн боллоо гэж тэгээд хамгийн дөрөнд Mom's Touch тэгээ энийг хүмүүстэй янзтай гэж хэлсэн. Тэгээд энийг идэж үзнэ. За энэ болохоор Thai burger. За дараа бидний сайн мэдээ Burger King. Дараа Astoria. Энийг бол өстой бүр идэж үзээгүй. Өхрийн мах нь болохоор гэрэлтж байгаа л идэг гэсэн нэ. Гэтэ өхрийн махтайг бол энэ удаа сонгоогүй. Юм хайрцагтай юм. Зя. Алнаас нэхлэх үү? За Astoria-гаас эхлэе. Вау, Astoria том юм бэ. Нөгөө хоёроо бодвол Astoria. Энэ болохоор тийм эрдний шиштэй, чизтэй, тэгээд дахианы махтай, помидортой, тэгээд салатны нууш. Идэж үзье. Би гараа угаацсан маа шүү. Помидорын нунг ачлаа шүү дээ. За. Энэ юм помидор шүү дээ. Эхний хазалтаар мах хазагдсангүй. Хоёр дахь хазалтаар. Энд ч нэг тийм өрмөц юуны амтан байна. Корн, эрдний шишийн амтан. Гоё амтан гэж байна. Баазэргийн гэрэлний амттай байна. За одоо Burger King-ийг амсаж үзье. За Burger King бол салатны навч, соус, помидор, тэгээд chicken.
Байдгүй л юм. Бүрээ тингийн дахиад ихтэй нөө бүр чарсан дахиад юм. Асторияга болохоор юм жижиг тэгээд гэрэлт замттай. За адам атартай мамстачиг амсаж үзье. За мамстачиг бас салатны найч, соус, тэгээд бүр чарсан дахиа өөр юм байхгүй. помидор авсан байна. Баатэрний хатан байгаа юм. Аднах бүрмэлэн жоохон хатуу байна. Тэгээд соуснаас нь тийм онцгой амтагдчих байна. Тэгээ энэ гурыг би нэг уг нь аль болох адилхан авахгүй хичээсэн баггүй юу. Тэгтээ идэж үзээгүй учраас яг ямар байдгийг мэдэхгүй учраас илүү янз юу гов захиалсан. Тэгээд Burger King-ийн болохоор яа байдгүй л амттай тэгтээ дахиад гой зөөлөн гаднах бүрмэлэн зөөлөн. Тийм ээ. Тэгтээ энэ жоохон халуун байгаа юм. Энэ юу Асториягийн болохоор өөр юм байна. Нөгөө чиз нь юутай, корнтэй, эрдэнэ шиштэй. Тэгээд махан нь болохоор гэрэлцсэн. Ерөөс нөө бүр чараагүй гэрэлцсэн. Тэгээд юм жижиг хэсгүүдтэй. Тэгээ юм юм байна. Тэгтээ надад энэ Астория амттай санагдчихсан. Хань өөр зүйлүүд учраас. Гэтэ нөгөө махан нэг онцлог байл л да. Нөгөө бүхэл том мах биш, юм жижиг учраас. Үгүй би бүгдийг нийтнэ. Тэгвэл би хамгийн дөрөнд энийг идэж дуусна. Чинээс амсах зураг амсыг инэ. Гэтэ надад энэ амар гоё санагдлаа. Өөрөөсөө бэдэлтэй бүр ийцэн. Түсээ надад амсуулах гэж байгаагүй юм өөрийнхоогоо. Айсаа чи бодчихлаа. Гурван бүр идчих юм. Хатаа хастаа. Тийм үү? Тэгээ махан араа юм юу? Астория реклам маш. Гойн реклам яг үгүй нэрээ. Зүгээр л гоё санагдсан л. Тэгээ махан өөр байна. Энэ Burger King юунууд дандаа юм нөө бүрч шарсан дахианууд байхад эдний болохоор өөр амттай. Тэгээ нөө энэ корнт амар амт оруулчихсан. Эрдэнэ шишин. Эдний ч өөр газар байдаг юм. Өөрөлт нь бол гэрэлтэй шарсан махтаа юу зүгээр. Бургерийн дээр бол мамстач бол чикентэй бол тиймэр байгаа. Эдний өхрийн махтаа гэсэн зүйл хийдэг гэсэн дээ. Тийм адилхан. Энэ яг реклам шиг болчихлоо тий. Энд Burger King бол дэлхийн брэнд. Тэгээд амттай учраас нэрд гарсан байлгүй. Амттай учраас хүмүүс иддэг байлгүй. Тэгээ бид нар болохоор нэг тийм тургуул нэг идээд идвэ зүгээр сайбстой ремаркт явж байгаа. Нэг дор 3 бүрүүрийн газар авах гэж чадахгүй. Айлын сонгох гэдэг мэдэхгүй байж байгаа. Тэгээд гурвуулангаас нь авч идэж үзье гэж одоо шийдсэн ба. Үнний явж гисэн баг ойрцуулах шүүсэн дээ. 12 мянга хэлсэн үү? Burger King-ийн. Хэлсэн үү? Тийм үү? Энэ яасан гэсэн зүйлсэн дээ. Энэ нэр үнэтэй юм дээ. Би нөө эрдэнэ шин дуртай болохоор энэ эрдэнэ шиштэй нэг амттай санагдчихлаа. Мама тооч ам өвчлөсөн. Дуустал байхгүйгээд. Тэгээ ганц гаргацаас хийж байгаа. Эдгээр юутай юм бэ? Дарсан хүрцээтэй юм. Тэгээ мама тооч болохоор дан чикентэй учраас бусдаас нь заавал чикентэйг авч харьцуулаад дан чикентэйг авсан. Тэгээ эднийх нэг тийм өвөрмөж юунаас нь гэж амтаж, соуснаас нь тийм өвөрмөж амтаж. Тэгэхээр солонгос энийг идэж үзэж байгаа юм. Мамстач яг өөрийн гэсэн брэнд амттай юм шиг юм дээ. Тэгээ чикен жоохон хатуу. Миний шүд юу аа. Burger-ийн дотроо хэвшээ кетчуп юм шүү.
Кетчуп нь хатаагаар сэрчиж. Яг юм баггүй мэн. Уран бүргээд идэх гэдэг чинь чанга юм байна. Бүтэн нэгийг эзэж юу нь бол хангалттай чадах юм байна. Аль альнаас. Тэгээ хүн хүний амтлах мэдрэмж өөр учраас тэгээд сонголтоо тань руу штий. За. Надад бол дараа ирэхдээ би Асториас өөр төрлийг авч идэж үзье гэж бодож. Их реклам шүү. Зүгээр надад их таалагдлаа. Баярлалаа. Сайхан. Гүн. Тус.